Өмнө тоглолтод чөтгөрийн тоглолтод бол тун өрсөлдөөн тоглолтын эц төгсгөлийн үеийг л авсан байгаа. Занг 2-ын төвийн тоглолтод дундаа үсэрсэн тоглолтын эхний давталгааг хөвцгөл нэг үеийг явахаар болж байгаа маань үзэгчтэй. Бэлэг өндрөх эхний давталгаан дээр орж ирсэн бөмбөг хаалтанд ороод таслагдсан. Агванаас нэм Баашаа дөлгөөн рүү чиглэсэн намжуултыг энэ удаа бат. За хөвсгөл нэг үеигээс тэгээд яг цувралын одоо холдож байгаа тоглолтуудыг хараад үзэхэд бүгдэнд нь бэлэг өндрөх сайн тоглосон тохиолдолд бол баг нь хожил. За цувралыг хожигдсон тоглолтын дээр бэлэг өндрөхөө хувьд таархан тоглолтыг үзүүлээд 10 оноо чөрхөө оног авсан. Тэр тоглолтод баг нь ялаг хүлээсэн. Тэгээд бус тоглолтууд бол бэлэг өндрөхөө хувьд яг 20-с дээш оноо авсан тохиолдолд баг нь дандаа хоцсон гэсэн юм өдөлттэй байгаа. Тэгэхээр ер нь яг тоглогчны бэлэг өндрөхөөс тоглолт бэлэг өндрөхний тоглолтоос л ер нь багийн одоо хожлын үр дүн хамаарад байна да. Тэгээд өндрийн тоглолт нэрхэн тоглох нь. За нөгөө талаас дээр дээжээс бол агуунаас нэм сүүлийн яг 2 тоглолтод бол үнэхээр сайн формтой байгаа. Тэр цус Зананы харьцаа 2-2 байгаа. Хөвсгөлний үеигээс авцгаа үргэлжлэн. Бэлэг өндрөх 3 шидсэн шидэлтэн дээр нь хаал амжилттай болчлоо. Дөлгөөний хамгаал сайн болсон. Төрөөд TLG-гээс Сандрс. За Сандрс өөрөө орж ирээд дундаас яв. Багийн дөрөвдөх нь. Мөрөвд шүтэн тоглолтны таархан тоглолтыг үзүүлсэн. Өнөөдөр иргэн тоглох нь таарцгаая. Бас мөрийн тоглолтоос ер нь өвчлөгийн тоглох их хамаарад байгаа. Голоор ямар гоё дамжуултыг өгчөө. Зэндээ яаш түүнийг нь оноо олглоо. Тоглоомын харьцаа 4-4 бол тэнцэж байна. Сандрс нөгөө талаараа орсон давтахад утсаа. За голоор гараад явсан. Агванаас нэмсэн нэмсэн давтах муу оновчгүй. Джеймс Муур самбарт авлаа. Батулга шалтаад өгсөн. Ахаа цэндэ юуш шинэ удаа давтахаа явж чадсангүй. Муур цагаан цэндэ юуш төгссөн. Цэндэ юуш. Энэ удаа оролтыг эсэхтэй Ирмөний хаалт үржиж боллоо бүнд нь. За TLG давталгаанд орж ирлээ. Ирмөн нөгөө талд алханд гоё болсон гэдэг төгсгөлөө алдсан. Хойноос нь харин нэмсэн нэмэлтээ ахаад ихтэй алдчихлаа. Уун одоо 2 нэмсэндээ хоёулыг нь алдчихж байна. Бэлэг өндрөх 3-аас 44 хамгаалах том хүндрэлтэй байгаад байна. Ер нь нэг жижигхэн цаа өхөр чидчихэд байгаа. Тэгээ хамгаалагч тулж хамгаалах юм бол нэг заслан дээрээс ер нь байрлал олохгүй шидэд байгаа учраас шидлүүд нь ч найдвартай байгаад байгаа. Дөлгөөн. За дөлгөөнөө тэгээд TLG 13 сумын клубээс анхныхаа сумгийн замлаа эхлэж байсан. Энэ бөмбөг таслаад хурдан давталганд ороод ирсэгтэй арай өөрөө бөмбөг бишрэл металл огт тоглож байгаа. Өөрөө бол сумгийн спортоос зодог тайлсан гэдгийг зарлж байсан бол тэгээд одлогоо бас TLG төшиг багнагт нэлээд төвсгөл одоо хөгжлийн дэгт тоглолт. TLG төшиг багнагийн хал тоглож байгаа. 2 шилдэгт хоёулыг нь алдчихлаа. Манай харьцаа 7-7 байгаа. Сандрсын намжуул. За Ирмүү алж өгөө нүүрс хам дээр бөмбөг онгаачлаа. Агванаас дөрөв чиглэл. Муур. Агванаас нэмээд бас бөмбөг барьцаа. Жавсан дээр бэлэг ундрах. Дөлгөөний өдөөс аваад давтахаа эхлүүлж байгаа. Дөлгөө хамгаалт төр үгийн цохоо барьц хүнд байдалд ороод шидэж хангалттай амч хугацаагаа. Шууд нэгээр гаргаад өгсөн Муур бөмбөг авч чадсангүй. Явна 2 секундэд давна гаргаад нэг залаад бол хангалттай л хугацаасан тэгээд нөгөө тал цаараа саанд Дөөтлөө 4 минут явах өнгөрсөн. Ганзарг тулга задаар Муур агуулаас нэмэл авсан. Давхар хамгаалт нар Чимбат байгаа. Муур ирлээ. За Батулга бөмбөг гаргаад бэлэг өндөр авсан. Хоёрын голоор гараад ирсэн. Доор Ганзаргийг сууд оргицээ нарцаа. Нэгдүгээр талдаа ороход 30 секундын хугацаа. Заануурд гараад өгсөн. Агвандас нэмдээс шил амжилтгүй самбар Чимбаттай 2 тууламж. Сандрс дээр шүгэд дуурсан Батулгын алдаа. Хоёулаа 2-2 болж байгаа юм байна. Өсгөлний үеигээс Батулгын анхны ялд авсан. За доош Чимбат руу. Агванаас дэс намжуултыг авсан. Чимбат.
Алхамцаг хийгээд орсон. Алгуулын шидтийг таарахын шидэж эхлүүлж байна да. Чимбатай үед. 10-10 тоглоомын найрцаг зэрэг тэнцлээ. Батулга. Бямдарч бөмбөг ирсэн. Ирмөний өдөөс яваад орсон 5 дахь оновч бай. Самарт Ирмөн. Гандамөр ямар том цай гараад ирсэн бэ гэсэн төгсгөлөө байна алдчихлаа. За зөрөөд урд нь автахын дараа 3 хамгаалж байгаа учраас яарсан гоо давталгаа тогтохоор болчихж байгаа. Батулга орж ирээд шууд явуулсан. Самбарцаад өнөштэй болж байна. Сандрас. Ирмөө. За өөрөө явуулсан. Ирмөөний шийдэл дутж байгаа. Ганцэргийн самбар. Мөр. За цаана ганцаар хөдөлсөн байсан гэхдээ харж чадсангүй. Дамжуулт бэлэг ундрах дээр ирсэн. Бямдарт тундаас. За нэгдүгээр сүүлийн 4 минутын хугацаа. Бидэнд үлдэж байна. Агонос нэм. Сандрас мөнгөдрөөд авсан. Чимбат Ирмөн сүлэрч чадсан да. Совсуулж хийж чаддаг шийдэд алдаад байсан шийдэлтэй. Энэ удаа сул шийдэд ямар тас унгаж чадлаа. 86 буцаад нэг товтхон зөрүүтэй болсон. Мөр дундаас. Мөрийн шийдэл хүчтэй гарсан. Самбар Сандрас. Зашгүй дуурсан. За тоглолтыг тэнцвэл за өөртөө бүр илүү харах боломжтой болох буцаад TLG төшөө байгаа нэг ус хор болж байгаа. Ирмөн. За Ирмөн дээр салаа гаргасан баг. За хоёр дахь шидэлт. За хоёр дахь ихтэй алдчихлаа. Самбарт Ирмөн буцаад өөрөө авцаа. Хоёр шидэлт хоёрыг нь алдсан. Самбартаа ахаад өөртөө давтхан дээр байгаа. Сандарсын шидэл оночхөө. Бямдарч самбар. Хилрос гандам батулга. Цадрос. Загванаас нэм хөлтөөр бол хурдаар идрүү тоглож боломжтой. Гэхдээ энэ удаа шийдэлтийг илүү үтсэн. Росын шийдэл онцгой болж байна. Сандрас уршаа гараад ирсэн. 105 орж 3 дураасан дээрээс нэг хурд хийсэн. Тэгээ тэр чигтээ төсөөж ороод тоглооны хайрлыг тэнцвэллээ. 15-15. Батулга Бямдарчиг суулсан шидсэн гоо дөрж ороод дундаас шидсэн. Дундын лутсан ч өөр дөр дахиад бөмбөгөрөөд ирсэн байгаа. Ганц зөрөг төрөөд өгсөн Ростер. Тоглохоо яхаар орж ирж байна. Батулгыг суулгалаа. Гандамөр. Нэгдүгээр сүүлийн 2 минутын хугацаа ажиллаад гисэн байгаа. Аран Джонс. За Эрдэнэ улдад давуу гаргацаа. 7 дургуулын шийдлэгээрээ алдчихж байна. Бүгдний эзэм бол өөртөө тоглолтод 5 оноо илүү явах боломжтой харагдаж байна даав нь. Гол нь шийдэл торгуулын гарахгүй болсон их үед. Сур. Бэлэг өндрөх гурваас явуулсан. Холын шийдэлт нь онцтой болсон. Эхний хоёр шийдэлтэй хоёулыг нь онцтой болголоо. Бэлэг өндрөх. Баг нь 5 оноо илүү. Джонс. Эрдэнэлийн өдөөс илүүргээ тоглолцоод байгаа. Аргалаад орсон. 20-17 3 зөрүүтэй боллоо тоглолт. Сур. Бэлэг өндрөх хөнгөтэй. Белрос зөвшин дээр сугар тулдарсан гэж шийдсэн бай. Зөрөө заалсан ахаад бэлэг өндрөх шитгэцээ гардггүй дээ. Росторд өгцөөсөн Эрдэнэ уул дээр хаалт нуучтай болсон. Ган төмөр бөмбөгтэй. Ган төмөрийн бөмбөгийг ойноос нэгтэр хатгасаар гал багтаах гэдэг үлдээсэн. За тэгээ зөрөө. Хоёр дахь шийдэлтэй муу алдсан самбартаа ихтэй Эрдэнэ уул ахаад бөмбөгийг хашаад авчлаа. Релерос. Эрдэнэ уул сугуураар ганц зоригт гаргаад өгсөн. Ганц зоригийн давталгаа угаагаад гарч байна. 20-18 гэдэг дөө 20 зөрүүтэй тоглолт. Эхний үеийн өндөртгөөс сүүлийн 35 секунд явах цаа бидэнд үлдсэн. Бэлэг өндрөх.
Росс зурж ороод ганц зэрэг гаргаад өгсөн. Энэ удаа 4-1 зөрүүтэй болсон. Эхний үеийн сүүлийн давталхаг тэлж идшээ байгаа нэг бас цагаан харж байгаа тусахар болж байна да. 10 секунд явцсан 9 8 7 секунд үлдсэн ганц хөмөр задлаа Джонс руу өгсөн дамжуулт бэлэг өндөр хүрсэ буцаад Росс бөмбөгийн талд үлдсэн цаг тусахад тулга Бацолбоо цаанараа шидсэн холын шидэлт Задагтын 2 дугаар үе эхэлж байгаа төгчтэй 22-18 хайрцат эхний үе 4-1 зөрүүтэй өндөрлсөн байгаа. За тэлчид шоонагаас үеийнхний төлхөө Ирмөний төгсгөл амжилттай болсон Жон Самар Батулга Росс Батулга мөхтэй буцаад мөр дээр ирсэн нэг эргээд орсон мөрийн давтахын төлөө Бацолбогийн самбар тоглолтыг тэнцвүүлэх боломжтой давтахаг TLX-ийг хураалж байгаа. За Ирмөний дахад болсон Сандерс төлгөөнд гаргаад өгсөн Джонс дахиад ор илүү ороод ирсэхдээ сулууны олоод задлаад гаргасан Ирмөө харин шидэлтэй алдчихлаа. Батулга мөхтэй байсан. За Бацолбоо Батулга мөр голоор сугуур сулгуугаад ороод ирсэн. Ирмөөс ямар анхааралгүй байж байгаад алдчихваа. Хаагуурын дээр гараан дээрд орчихно гэж анзаарсангүй дээ. Совсоо хоёр наалдаж байна. 24-оор. Ахаад бөмбөг таслагдсан. Белрос. Росс өөрөө орж ир дундаас явсан. Дундчлан бэлтгэв болсон. Сугууртай 2 толомж ирээд бэлэг өндрөх руу чигсэн намжуултыг. За Батулга. Росс өрөөд орцсон. Бусдад байгаас дэше явсан тоглоом дээр нь алдаа гарч байна. Хэрэлтэй байсан хос хоёр ямар тааж талбайтаа гарч ирж байгаа үзэгчтэй. Хөвсгөлнийг одоо хийж байгаа бүсийн аврагын төлөөх цуврал ерөөсөө талбайд гараагүй. За 100 гар бол бэртэлтэй бүр соёлттой байгаа гэсэн бодоод яг чухал тоглолтод ямар тааж бэртлээсээ эгийн ирээд талбайд гарч ирлээ бас. За Сандерс мөнийг гаргана. Бацалбаа тойрж гарч авсан. Нэг дохоод зүүндээ тасаа шидсэн. Холын шидэл гаргацсан болж гарч ирсэн. Хос хоёр алдаа гаргацсан юм шүү. Багийн 3 талд хос хоёрын алдаа гэж зардж байна. Батулга дээр алдаа гаргаад тэг сая буцаа тоглолт. Хүн гаргаа явж байгаа болсон. 6 зөрүү байсан 3 болсон. Бэлэг өндрөх зөрөөд орцоо. Тавлаа. Одоогийн байдлаар 3-3 100% товчоод тоглож. Бэлэг өндрөхлөө энэ ганцаараа. Сандерс зөрөө дундаа шидсэн. Сугаа авсан. Тэлжигээс. Сугар дээр алдаа. Тэлжигийн алдаа ингээд дүр болчлоо. 2 дугаар ихлээд их богино хугацаанд талаас багийн алдаа дүр болчлоо доо. Росс ямар амархан орчоо. Джонсыг харагдаад орсон тэгээд нөхөх хамгаалагсаа байсангүй те. Сувсул орж ирээд цацаад 2-ыг авч байна. 5 оны зөрүүтэй олсон. Джонс адлаа гаргасан. Ирмөө бүгшилжээд алхамтыг хийгээд орсон. Ирмөөний давталгаа ямар өндөр самбар гарч ирсэн бэ? Төгсгөл нь оновчтой болсон. Хариу давталгааг ямар та тэд орно оновчтой болоход яваад байна. Энэ 3 оны зөрүүл яг тоглолтын унтал үргэлжлээд байна да. Сугар. Ростер бөмбөг ирсэн. Бэлэг өндрөх. Хүнд байдлаас дамжуултыг гаргаад өгсөн Бацолбоо бөмбөгийн зөхөд асалцаа. Сандерс. Хос хоёр сулраад холын шидэлтийг явуулсан. Хос хоёрын шидэлттэй амжилттай болж байна. Самбарт төвсөрөхгүй 8 оноо тоолж байна. За 5 оноо зөрүүтэй буцаад. Сандерс суурийг аргалаад орсогт төвсөглөө алдчихлаа. Зөрөөд хурдан давталгаа эхлэж байгаа. Росс орсон. Давталгаа Төлгөө
Шалтгаан төгсөн Сандрс энэ удаа давтахаагаад өсгөж байна. Кори Сандрс жуниор. Ботлого. Замуурд гаргаад өгсөн бөмбөгөө эзэм шатсангүй алдчихлаа. Оршаа TJ-ийн давтахаа дөлгөөн. Нэг тон шот шитгэцээ гардггүй те. Дараа нь Жонс бөмбөгтэй болцсон. Мөрийн өдөд 2 авснаар өнөөдөр ердөө нэг болгосон. Араас нь 4 оноо. TJ-гээс ирж байна. Тоглолтын 2 дугаар талдаа орсон. Бид нь 5 минутын хугацаа удаж байгаа. Сугар дундаас ицсэн сугарын шийд оновчгүй. Жонс самбарт. За TJ-гөр буцаад оноо илүү уч гарах боломжтой давталгааг хор болсон. Сандрс бултаад баад яваад орцсон. Төгсгөлөө хайранд дутаачлаа. Бац улбаа хайрын зөрөөд бүгд эсэлчлээ. Хэн нэг 24-өөс TJ-ийн давталгаа үргэлжлэхэр боллоо доо. За Сандрс сугарын өдөөс ирсэн байгаа. Баруундаа харгалаад орцоо. Хоёр дахь шилтэй оновчтой тогсоо. Инстер тоглолтын оноо хайрд тэнцлээ. 32-32. За 34-32 байгаа. Сандрс. Дөлгөө. Жонс руу орсон. Жонс дээр ямар нэг алдаа байхгүй байна. Бөмбөгийг муур хатгаад багтаа үлдээсэн. Росс дээр хамгаалт нилээд ойрхон байгаа тань. Уршаад автгаан дээр муурлаа өгсөн намтад зүрх Сандрс туслаад урд автгаанд Боцолбоо. Дөлгөөн дээр ирсэн. Давтгаа яарсангүй гэсэн дөлгөөн зөрөөд давтгаа явдггүй даа ихтэй. Боцолбоогоос явуулсан. Олын шийдсэн байна да туссаа. Росс. За муурлаа өгж байгаа дамжуултууд таарахын болчих гээд байна. Зөрөөд өөрөө Росс голор гүгд ороод ирсэн. Хойноос нь харин хаалттай амжилттай болчлоо. Буцаад Росс хүнд байдлаас 2 дахь 3 шидэн шийдэл дутуу гарсан. Сугар нэмсэн давталгаагаа алдчихлаа. За нилээд бужигсан давталгаа яваад байсан дээд орж ирлээ. Хосвэрийг авчлаа. Яалтчуудаа бэлтэлтэй байж байгаа. Нилээн удаан тоглолтод оролцохгүй жаа ирсэн учраас. За ер нь мэд хязгаарлалтаа тоглоход удаа арга. Татбат гаж дээр дотгоо хийж чадсангүй суулаа. Хэрмүү? Хоёр тургуулаас ерөөдөө нэг л яваад байна да. 36-34. Муур. Довтлогоо өнөчгөө базраанд 2 дахь удамж. 2 дахь зөрөөд орсон төгсгөлөө алцаа. Жон самраасаад хурдан давтгаанд. Харин Жонс өөрөө яваад орсон 2 оноо авсаа. 38-34. 4 оноогоор тэргүүлээд эхэлсэн. Зөрөөд баяр тогтох хүнд байдалд ороод бөмбөг алцагт. 38. За өсгөлний үеигээс 10 оноо дүрсэн ихний тоглогч Ширэлерос болж байна да. Нөгөө талд Сандрс 12 оноотой яваа. Кори. Жонс гарцаа. Нүдээр шилтээ алдлаа. Ер нь сулын хуулиас Жонс нэг тоглолтноос доотлон нэг 3-аас 4 оноор холын шилтээ хангалттай шийдчихэд байгаа. Ширэлерос төр шүгүүл TJ-ийн хувьд одоогоор 2 оноор илүү яваад байгаа. Эхний үеийг 5 оноо дууссан гэсэн 2 дугаар үеэр эсрэг уусаа доогоор 7 оноо илүү авцсан явж байна. Кори яваад артын дуцсан. Самбур Жонс ихтэй 2 тогломжоор аваад нэмчлээ тал багаас. 36. Батулга. Өөр хамаалагч гараад ойрхон хэлсэн байгаа. Бямд орж. Росс буцаад нэг явж байна. Товтхонд 3 секунд, 2 секундын хугацаа үлдсэн. Хүнд байдлаас Росс шилэмтгүү. Муур 2 тоглолтыг багтаа үүсгэлээ. За дундаа шидсэн, дундаа шидсэн юм. Тэгвэл бүр хязгаарлалт хитнаа TJ-гээс. Дундаа тоглолтын дээр бас муурыг буцаад дөрөв тоглоулаагүй. Энэ удаа ч гэсэн ер нь бол бутаад бод орох үед нь хамгаалалт маш сайн ажиллачаад байна. Ерөнхий шидэлтээр л муурын хувьд оноогоо аваад байна да.
Төлгөөний шилэмжлэг болсон. Хөвсгөлний үе самбараас авсан. Тоглолтыг тэнцвүүлэх боломжтой болж ирж байна. Батулга дохоод оролтыг хийгээд Муурд гаргаад өгсөн намжуулаад таслуулчлаа. Буцаад бөмбөглөг тэмцэл. Джеймс Муур амартаач багтаа үлдээсэн гэсэн ган өмөр дээр бөмбөг ирж байна. 2 дугаарын сүүлийн 10 секундын хугацаа. Кори нөгөө талд алдаа салгасан. Тоглолт үргэлжлэхээр болсон. Цувралын явцаа 2-1 хөвсгөлний үеийг тэргүүлж байгаа. Хэрвээ энэ тоглолтод хөвсгөлний үеийг очих юм бол 3-1-аар цувралыг дуусгаж тэд финал чалгарна. Харин ТЛЖ-ийн хувьд хожих юм бол дараа 7 хоног цувралыг шийдвэрлэх 5 дахь тоглолтыг гаргах болно. Муур ураас явуулсан. Хоолын шийдэлд оновчтой болсон. Джеймс Муур. За ер нь баг плей-офф ихснээс хойш анхудаа хоолын шилтгийг оруулж ийн удаа. Танаа л ер нь тоглолтынуудаа 2 оноо давтгаа хийгээдсэн бол энэ удаа 3-аас давтгаа оновчтой болголоо. Джонс руу өгсөн намжуул. Загнаа илүү гарах боломжтой давтгаа өсгөлний үеэс хор болсон. Кросс. Доошоо за Муурд хэлсэн намжуулсан Джонсын биен дээрээ бөмбөг тасагдлаа. Сандрас шидсэнгүй. Джонс 3-аас явуулж байгаа юм байна. Джонс шилэмжлэг болсон. Ирмүү самбар дээр. Төлгөө шинэ надрээс явуулсангүй. Оролтыг хийсэн хаалт ирээд буцаад өөр дээр бөмбөг 5 хоног. Төлгөө. Тогтоо авчирч байна. Росс мутаад багаар орж ирээд хүчтэй төслийг хийсэн. Зарим дээрээс 46 болж байна гэж буцаад. Сандрас алдаа аваад. За ростер Бацалбаа хамгаалт гэж байгаа юм. Бацалбаагаа 3 хатаатай байгаа. Билэг өндрийн шийдэлтүүд эхний үед оролцсон нэгэд 2 дугаар үед өрөөсөө давтаханд оролцсонгүй. Энэ одоо өөрөө алтан дээрээсээ явуулсан шийдэлт аваад гарсан. Самбар гэхдээ ганцорог хатахад 2 томж ирсэн. Росс 3-аас явуулсан гол. Зөрөө 3 оноо авахд буцаад 3 оноор хариуг нь өрчөөд байна. Болон 3 дугаар тэнцвүүл үргэлжлээд байна да. Харан нөгөө тал ихтэй хариуг нь ярьсан олон шилдэг оруулчлаа. За 3-аас 4 шидэж нэг нь ороод да. Харан Джонс. Тэр нэг октоноо тэнцүү явсан чухал үед. Стафтаа. Ахад Росс 2 дараас олон шидэл. Бэлэроос ирлээ. 52. Сандрас. Джонс. Аарон Джонс хариуг нь буцаагаад ирлээ. Аарон Джонс Бэлэроос гэсэн 2 тоглогчдын хоолын шилтүүд ороолаад оновчтой болоод гэсэн. Буцаад энэ давтахаар Россоор явах уугүй харцгаая. Батулга доор гаргаад өгсөн ганц зөргийн давтахаа оновчтой болсон. 2 оноо авч байгаа юм байна. 54-55. 1 оноо зэрэг тоглолт үргэлжлэх боллоо доо. Сакори. Дөлгөөн 3-аас явуулсан. Дөлгөөний шилт тотч байна. Муур самбраас. За Батулга дээр энэ дөлгөөн хатаа. Шинэ юу шиг орж ирлээ. Бэлэроос. За Муур лөө өгсөн намжуул хамгаалагчийн гараас харсаа. Боллоо байгаа тань. За одоо Цэндэ вишаар давтахаа явсан гэхдээ Цэндэ виш. Дөлгөө энэ одоо шилт хийсэнгүү оролт хийж байгаа. Дөлгөө 10 оноо төрлөө. Сандрас болон Аарон Джонс нар тус бүр 16 оноотой яваа. Дөлгөө араас нь 10 оноотой орж ирж байна. Батулгын шилэмжлэг болсон. Муур 2 туламж. Хос 2 өмнө зэгаа тасалцаа. Кори. За батгаа яарсан гоо тогтоор болчихж байгаа. Кори залтан дээрээс явуулсан дундын дэжлэгөөд гарч байна. Самбарт Аарон Джонсын татсан юм. Гэхдээ Муур дээрээ хөвсгөлнийг яг тогтоо ихрээс
52-56 гэдэг. Энэ үедээ одоо TH-ийн яг 3 оны илүүгээр л тоглолтыг өргөжлүүлээд байна да. Цэндаюш шидэгцээ байсан гэхдээ явуулсангүй. Мөнгө өрцөн байгаа мөр. Товтхон 3 секундын хугацаа үлдсэн. Цэндаюш мөнгө алдчихлаа. Цэндаюш талбад гарч ирээд багтаа ашигтай байж бодсонгүй те. Товтхон дээр мөнгө алдчихад байгаа. Боцолбогийн шийдний бодлоо нөч басаа. 3 дугаар сүүлийн 4 минут руу орж байна. Баттулга 3-аас явуулсан хоолыг хоёр талаас ерөнхий тоглогчдор өнөөдөр тоглолт бүгд л чиг тоглолтыг үзүүлж байна да. Сандрс сатад өгсөн. Джонс 2 дараалал дугаараас хийцэн байгаа. Энэ удаа харин шийдэлт нь угаад гарсан. Делерос. Сараст. Баттулга алхамцаг хийгээд орсоо. 100 гарын дэлгэхэд оруулалтаа боллоо. Цалбаг суулгасан. Дөлгөө. Джонс руу зэгтэн хамжуул таслагцаа. Мөр харин буцаад автханд гарахад бөмбөгөө алдчихлаа. Нэгээр хаяад өгсөн. Джонс 3 дугаар сүүлийн 3 минут руу орсон. Делерос. Мөр дээр алдаа гарсан. За 60-63 2 оноо эсэлнийг яг илүү болж байна. Мөрийн 2 дугаар хоёул оноочтой болсон. Ирмүү нэг дахиад дундаас Ирмүүний дотоодцсан. Джонс 2 томжор 63. Эхний ах 41-41 хайцад тэнцүү дууссан. Энэ үе муу ялгааг бол тэнцүү яваад байгаа. Бомбог нэг гононыхоо төрүүлэг авах боломжтой болсон. 3 дугаарийн сүүлийн 2 минутын хугацаанд нүлдлээ. Бацолбоо нөгөө тал шахаад явсан давталгаа нүчгөө шүгэл дуурсан. 2 оноогоор илүү болж байгаа зүйл нэг үе. Сандрс. Цаана 90 жилийн дээрээс оролтыг хийгээд гараад ирсэн дээ. Төгсгөлөө хайрын дутаагаад алдчихж байна. 2 томжиг өөрөө ихтэй буцаад багтаа үсгсэн. Кори. Джонс тавтахаа хаа дутаачлаа. Самрыг тэмцэлдээр ахин нэг боломж ирсэн. Дөлгөөний бөмбөгийн хойноос нь Баттулга цохоод тасалчлаа. Тэрөө Дрелерос урдандаа автханд гараад ирсэн алдаа гарцаа. Занаг нэг оноо юм бүр тэнцүүлээд дуусах боломжтой. Тавтахаг боллоо. TJ-г цэвэр болж байгаа. Сандрс өөртөө зай гаргаа шийдсэн. Сандрсын 4-р үе. Инхүү эхлэж байна. 69-69 харьцаатайгаар тоглолт тэнцүү эхлэж байгаа. Үе ихний бодлого өсөлтний байгаас эхлэж байгаа. Баттулга шийдсэнгүй. Бэлэг ундрах. Энэ одоо дундаа шийдсэн. Дундын да шийдэлтэй алдаж байна. Самбарт. За Сандрсаас гарч. Бямдарч. Санаг шахаад орсон Бям. 70-69 тоглолт эхлэж байна. Дөлгөөн. Сандрс Баттулгын хөдөлс мөхтэй байгаа. 3 дугаарын өсгөд толон шилтийг Сандрс оновчтой болгоод тоглолтыг 69 дээр тэнцүү дуусгасан. 2 туулан дахиад самбарт үүслээ. Бацолбоо 3-аас явуулсан. Бацолбоогийн хөдөлс шилт оновчтой болсон. За 72-71. Бацолбоо цалан дээрээс шидэх гэж бодсонгүй. Ирмүү. Бэлэг ундрахын өдөөс нурууны хувьд бол илүү дээд явгна. Тэрийг ашиглаад орсоо. Ирмүү 3 оноор илүү болж байна. Тэлж. Бэлэг ундрах. Хана үлдсэн. Баттулга мөхтэй буцаад Бямд орж доор мөөрлөө өнөөдөр атгуулж чадсаа. Бацолбоо 4 агуунасны бас 4 алаатай болчихж байна да. Бэлэг ундрах олон шилэмжлэлгүй. Самбурт Бямд орж идэвхтэй байна. 2 томжиг үсгсэн. Сугар мөхтэй. Захаа Бямд орж Баттулга авсан 5 секундын хугацаа үлдсэн. Баттулга хөргөд явуулсан давталгаа нүчгөө. Бацолбоогийн самбар.
Сандрес урсаа сугараад гарсан. Давталгаа онцлог өнөөдөр багаараа хийж шооног үнэхээр тарав шидэж байна. За бэлгүүнийг ороод ирсэн байна өсвөлийн уягаас. За чухал үед бол мэдээ шийдвэр гаргаад яалтчгүй туршлагатай тоглолт. За Бямдар цаарч явмөхтэй. Бэлэг өндрөх. Бямдарч бөмбөг алдагдагсоо. Давталгаа 5 секундын хугацаа үлдсэн. Бэлгүүний шилд амжилтгүй самбар дөнөгтэй талбайд үнэхээр идэвхтэй байна Бямдарч. Манай 3 Сандрес гэхдээ нөгөө талд руу 4-ийн 7 минутын хугацаа болсон цаг тусгай бидэнд. За мөөрлөө өгсөн дамжуултыг ахаад асалчлаа. Хурдан давталгаанд дөлгөө бөмбөгтэй гараад ир сойно үлдсэн. Ирмөний талбайд Релеросыг гаргаад ирлээ. Ганц зэрэг мөн гарч ирсэн. Суурыг суулгачж байгаа юм байна. Бэлгүүнийг суулгачж байгаа юм шүү. Рос. За өөртөө цаа гаргаж идсэн дундын дэш хөлтэй болсон. Ямар ч тасалгын араас 2-1 авсан. Ахаад бөмбөгөө гарахтай Батулга таслуулчлаа. Релерос дээр алдаа гарсан. Сандресийн дөрөвдөг алдаа гар. 5 0 ахаад ойрдох боломжтой давталгаа явна. Рос. Бямдар дундаа шидсэн. Бямдарчийн шил амжилтгүй. Ахаад самбар татгсан бөмбөг гандамөр самбараас авч байна. Дөлгөөн. Жонс зөрөө дөлгөөн голоор авах үед алдаа гарсан. Дөрөвтэй шилтсэн байгаа. Хоёр дахь шилттэй алдаж байна. Өнөөгт нэг торгуулийн шилттэй хийдгүү те. Тэлчээ. Бэлэг өндрөх гурваас. Бэлэг гандамөр. Ха Жонс. Ирмөний сул чадсан 93-аас явуулсан хоолой шилтэн тогтож байна. Батулга самбар тавлаа. Бямдарч сул гарцаа. Маш тайван шидсэн олон. Замэтартын хугацаа дууссан. Тэлжигээс Сандрес буцаж талбайд ороод ирлээ. Талбай дээр байгаа тоглогчдоос Сандрес дөлгөөн. Сандрес 4 алдаатай. Агоноос 4 алдаатайсэн цолж байгаа суулгах зарагдаж байна. Кори. Доор хос хоёрлоо өгсөн орондоо байж чадсангүй. Бомбог. Ононы харьцаа 81-81 тэнцүү. 2 болон 3 дугаар үед тэнцүү өндөрсөн. 4 дугаар ичмээ ялгаагүй тэнцүү тоглолт үргэлжлэж байгаа. Ганц өрөөд гаргаад өгцөөсөн давталгаан дээр нь халтаа дундаа хоёр талаас. Сандрес. Кори. Асуур гаргаад өгсөн. Ганцэргийн өдөөс. Асуур хурдаар илүүрхэд орцоо. Релерос. Бэлэг өндрөх гурваас явуулсан. Бэлэг өндөрхийн одын шидэл дахиад оновчтой болсон. Чухал үед бэлэг өндрөх хоолойгоо шилдэг оновчтой болгоод гэлсэн. Нэг оноогоор хөсгөл нэг яг илүү болчихж байна. Зэрэг Кори хариу шилдэг суусвал Кори хариуг нь барьсан. 86-80 руу. Тоглолтын сүүлчийн 4 минутын хугацаа. Рос ихтэй хариуг нь өрөөд тоглолтын тооны харьцаа хийгээд. Тоглолтын зайчгүй хожиж сувралын шийдвэрлэх татах тоглолтыг гаргана. Скилний үегээр очих юмроо суврал 3-1-ээр дуусгах гээд байгаа. 86-86 тэнцүү тоглолт. Ха Сандрес. Энэ шидэгцээ гарсангүй. Хос хоёр доор Ирмөнд гаргаад өгсөн. 2 секунд 1 секундын хугацаа үлдсэн. Ирмөний давталгаа угаагаад гарсан самбраас 2 дахь уламжин дээр Батулга алдаа гаргачих шиг боллоо. Энд Ирмөний хөл рүү орчлоо. Ямар нэг бол санаатай удаа байгаагүй. Ингээ алдаа гэж үзсэн. За тоглолтын сүүлийн 3 минут. Сандрес алдаа авсан. За гэхдээ дамжуултыг өгж явахад алдаа гарсан ус давталгаа ихэд үргэлжлэн. Доор Ирмөний тул харагцаа. Хамгаалт ямар том алдаа вэ?
Багтаа тэргүүлийг авчирлаа. 88-86. Педрос. Бэлэг ундрах энэ удаа дундаа шидсэн. Дундаа шидтэйгтэй алдаж байна. Самбурт Бямдорж 2 дахь удаа үзсэн. Росс шидтэйгээ алдсан. Самбарлаг тэмцэлээр Баттулга бөмбөгийг аваад бууцсан байсан. Дамжуулалттай харин даслуу. Тийм учраас өсгөлийн үеийн давтахаар цадаг 12 секундын хугацаа болсон. Энэ дээрээс давтахаар өсгөр болж байгаа юм байна. Баттулга дээр ахаад бөмбөгийг цогсон. Бэлэг ундрах гарч ирээд авсан. Давтахын 4 секунд байсан алдаа. 88. Сандрс яваад орсон. Ган зөргөөс. Росс холбор тутаа давтахаа эхэлж байгаа. Дэлэрос ган зөрөд гаргаад өгсөн. Давтахаагаа харин суул давтахаагаа алдчихж байна ган зөрг. Найдвартай 2 оноод байлаа даа гон сая. Тоглолтын сүүлчийн 2 минутын хугацаа ажиллаад ирсэн үзэгчтэй 91-88 байгаа. Сандрс. Ган төмөр. Доошоо Ирмүн рүү дамжуулах гаргаад өгсөн. Давтахаагаа алдаад бөмбөг. Бэлэг ундрах дээр ирсэн. Тоглолтын сүүлийн 90 секундын хугацаа. Бэлэг ундрах ямар хаяг дамжуулт вэ? Зөрөө Сандрс яваад орсон алдаа салчлаа. За 4 оноо зөрөө. За 3 оноо 30 хэрэг байхгүй. Найдвартай 2 оноо аваад явахад хангалттай боломж байгаа. Росси шийдлээ настай боллоо. Сандрсын хувьд 30 оноо дүрлээ. Дахиад Кори. Ган зэргийн өдөд гарцаа. Цаана Ирмүн бөмбөгтөд давтаханд орж ирж байгаа. Ирмүний давтахаа амжилттай болсон. Бямдорчийн самбар. Дахиад Росс. Россаар энд ямар хаянгаас удаа үдчихэж байгаа секунд бүх давтахааг төлөөрөө эзэмших болоо да. Зайлшгүй оноод шаардлагатай давтахаа тэлж игээс. Нөгөө тал энэ бодлогыг зайлшгүй хамгаалчих шаардлагатай өсөлтний үе яг. Давтахаа 7 секундын хугацаа үлдсэн. 5 секунд Сандрс 3-аас явуулсан. 3 оноо зөв 2 оноо хамгаалж эсвэл найдвартай 3 оноо авах ч үзэхөө. Харцгаая. Дэлэрос мөхтөө байгаа. Цаг багсаад байгаа. Росс 3-аа шидсэн. Холын шилдэ алдаж байна. Бямдорж 2 дахь боломжийг үүсгэсэн. Гэхдээ ган төмөр бөмбөгийн тасчлаа доороос. Бөмбөг дундаа бас том давуу талтай болох гээд байгаа. 2 дахь ихтэй алдчихлаа. Самбраас хараа ирмүү. Бөмбөгийг аваад багтаа үлдээчлээ. Өөртөө хүн саяны самбарыг авцсан бол давтлах боломжийг гаргах байлаа. Тэгээ самбартаа авч утсангүй үлдсэн. Маш урдан оноогоо авах хэрэгтэй. Бэлэг ундрахын шийдэлт амжилтгүй болоод дахиад самбараас авсан. Сугар 2 оноо шилдэг хийж байгаа. Шилдэ алдснаар самбараас Сандрс бөмбөгийг авснаар тоглолт инхүү дууссан. Сүүлийн оноог ирмүү аваад 99-ээр болгож байгаа юм байна.